Самцана Apply сургууль зуршлын дэвсгэрлийн төлөвлөж би хичүүгийн бодлого болон бодолтод. За хичүүгийн 2020 оны 2 дугаар жил шинжилгээ ухаан физик бодлого 3-ын А гэсэн чинь. 3 нь болохоор за дараах асуултууд хариулаарай гэсэн юм. 3 дээр ингээд нэг юм хоёр график өчч тийм үү. Тэгмээ x тэнхлийн дагуу нотын тархаж байгаа синусоид дэлгэн юм байсан юм байна. За зураг 1 дээр болохоор тенденцөө тиг акшндах юу юм шилжилттэй y болон юу гэдэг координат x-ийн тийм үү. Тенденцөө тиг акшнд орчных нь y-ийн шилжилт болон x координатын хамаарлыг графикт үзүүлжээ. Зураг 2 гэсэн юм болохоор x тэнцүү тиг метрт байгаа x тэнцүү тиг метрийн байрлалын y болон t-ийн хамаарлыг үзүүлжээ гэж. Тэгэхээр нэг юм дэм бодох гэдэг. За зүгээр нэг ингэж олсдогтад тавьсан байж тийм. Энд дээр нэг хүн барьж идэг ч юм уу эсвэл ингэж нөгөө хантай уйцсан байдаг ч юм уу тийм үү. Нөгөөдөлд нь би барьж хагаад тэгвэл энийг болохоор дээш нь доош гэж хөдлөе л доо. Тэгэхээр энэ дээр яхаа нэг синусоид дэлгэн гарч ирээд тэр дэлгэн нь ингэж ийшээгээ ч юм уу. Эсвэл яхаа би бас нэг ингэж болно тийм. Ингэж барьж хагаад эндээс нь дэлгэн явуулахаар нөгөө тишгээ таримжин тийм үү. Баруун тишээ ч юм уу зүүн тишээ ч юм уу ийм синусоид дэлгэн явж илаа гэж үтэй. За тэгэнгүүт болохоор би нэг хоёр янзаар зураг гаргаж болох гэдэг байхгүй юу? Нэг нь болохоор яхаа одоо энд нэг хүн зогсож байсан. Тэгсэн чинь эндээс те өөр хүн хараад ийм дэлгэн явж байгаа юм байна гэд харж байгаа тэр дэлгэн. Тэр нь болохоор ингээд зурчаар юу гэсэн үг y нь болохоор ийшээгээ x нь болохоор ийшээгээ тэгээд дэлгэн маань ихтэй хөдлөн гэсэн үг те. Яг ингээд y x-ийн ингээд тогтмол байгаад байх биш. Энэ дэлгэн одоо ийшээ явж байгаа надад харагдана гэсэн үг. Тэгээд дараагийн акшнд нэг ингэж ирээд дараагийн акшнд нэг ингэж ирээд ч юм уу тийм хугацааныхаа дагуу хөдөлж байгаа талаар харагдах хэрэгтэй гэсэн үг. Нөгөөд нь болохоор юу юм бэ гэхээр одоо нэг юм бодох гэдэг байхгүй юу. За ийм нэг дэлгэн явж гинэ гэж үтэй. За тэгсэн чинь x тэнхлийнхаа энэ цэгийг би харахаар тийм үү. Одоо энэ дэлгэн чинь дараагийн акшнд болохоор ийшээ өрөөд ирнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ дэсэн цэг чинь одоо энд хүрээд ирнэ гэсэн үг байхгүй юу. Дарааныхын улам илүү яваад одоо нэг ийм дэлгэн чинь дахиад ийшээ ирэхээр энэ дэсэн цэг чинь болохоор эхлээд 0 дээр байснаа энэ хамгийн дээр ирснэ буцаад 0 дээр ирээд тэнгуүтээ дахиад дэлгэн ингээд явахаараа дараа нь доошогоо ирээд гэх мэтчлээ. Тэгэхээр яхаа за нэг ийм дэлгэн явж ийлаа. Явж байгаа нь хажуу талаасаа болохоор ингэж харагдах юм байна. Тэгсний би бас энэ дэлгэний дагуу байгаа одоо энэ улснаасаа тий дурын нэг цэгийг аваад харахаар тэр цэг бас яхаа дээшээ доошоо гэж хөдөлж байгаа гэсэн үг байхгүй. Тэр цэгийг нь үл зураад үзье гэхээр y-ийн дагуу болон t-ийн дагуу анх удаа хаанцны мэдэхгүй тий. За 0 дээр ойлгож байна. Тэгэх юм бол дээшээгээ явлаа, доошгоо явлаа, дээшээгээ явлаа, доошгоо явлаа гэдэг хугацааныхын дагуу зураад үзэх юм бол ингэ шааргадана. Энэ ихтэй одоо би x тэнцүү x нэр гэдэг ямар нэгэн цэгийг сонгож авчаад тэр цэг яаж хөдөлж байгааг хараад байгаа байхгүй. Түүнээс чинь нэг ийм дэлгэн нөгөө олсны дагуу явж байгаа биш. Тэгээ зүрхний цэгийг харсан чинь тэр цэг маань болохоор нэг дээшээ, нэг доошоо, нэг дээшээ, нэг доошоо гэж хөдөлж байгаа юм байна. Тэгээ дээшээ доошоог нь хугацаатыг харахаар болохоор ямар ч цэгийн явд те. Нэг бэхэлцэн цэгийн явд болохоор ингэж харагдана. Нөгөөт нь болохоор яг олсон дээр нэг ийм дэлгэн хөдөлж явж байгаа нь хажуунаасаа тэгж харагдана гэсэн. Тийм хоёр өөр график. Нэг нь болохоор y-тэй x-тэй. Тэгээ энэ дэр нь болохоор хугацааг зогсоосон байгаа те. Тенденцөө гэж байгаа. Тенденцөө тэг секундт. Энэ хугацааг зогсоосон зураг дарцсан тийм юм байна. Нөгөөх нь болохоор нэг x тэнцүү хэдлээ тэг цэгийг x тэнцүү тэг цэгийг яг энэ цэгийг аваад харсан ч юм болохоор нэг өсөөл нэг буурал тэгж явж байгаа нь болохоор харагдаж байна. Хугацааныхаа дагуу тийм үү. Энд дээр x тэнцүү тэг цэгийн хувьд нь бодож байгаа гэсэн. X тэнцүү яхаа энэ одоо 5 м ч юм уу 10 м ч юм уу тэг цэгийн тухай бодох юм бол энэ график нь жоохон нааш хацаашгаа шилжсэн тийм нэг график. Өөр график гарч ирэх бах тийм. За тэгснээ болохоор бид нар мэдчих хэвээр нэг юм нэ. Юу лээ? За нэг юм синусоид дэлгэн байя. Тэгэх юм бол юу гэж хэлдэг вэ гэхээр y тэнцүү. За а синус косинус нь ялгаа байхгүй. Гэхдээ манай хариу болохоор гэсэн юм байна. Одоо энэ дэлгөөний яхаа математик тэгшлэл нь ямар байх вэ гэж бодод те. Y гэсэн бүгдээрээ синус нүднэс тэгээ синус гэсэн байгаа. Тэгэхээр синус косинусын аль нарийн жишээ болно. Тэгтээ би энэ дээр болохоор харин нэгэн синус байгаа юм бол синус мэдчих тийм үү? За тэгээ синус kx гастан омега тэгэж чиж. За энэ болохоор нэг юм дэлгэн баруун тишээгээ x тэнхлийн дагуу явж гинэ гэсэн тий x-тэй ийм дэлгэний тэгшлэл гинэ. За энэ дээр болохоор a юу илэрхийлэх вэ гэхээр a болохоор нөгөө дэлгэний маань далай цэг илэрхийлнэ тий. Энэ болохоор хэдүүлээ далай цэг дэвчл болох юм болов. Нөгөө энэ тоо одоо жижигхэн байхаараа болохоор дэлгэн маань иймэрд бол явчихна гэсэн. Энэ тоо том байхаараа дэлгэн маань болохоор ийм бол явчихна гэсэн тийм үү. Далай цэг илэрхийлж байгаа гэсэн. Тэгээ синусоид гэдэг нь болохоор энэ хэлбэрийг нь хэлж байгаа тийм. Ийм хэлбэртэй шүү. Яхаа ийм гурвалжин ч юм уу эсвэл ийм дөрвөлжин хэлбэртэй биш тийм. Ийм дэлгэн синусоидын дэлгэн шүү гэдгийг илэрхийлж байна. За k гэдэг нь болохоор дэлгэн тоо гэсэн хугацаа байгаа. Дэлгэн тоогч. За биений тодорхойлохын тулд болохоор лямбда хэрэглэх ёстой. Лямбда болохоор дэлгэний урт тийм үү. Дэлгэний урт. Дэлгэний уртыг бол хамрах шүү дээ. Шууд хоёр цэгийг нь авч аваад
Энэ хоёрыг аваад энэ уртыг энэ долгионы урт ажиллаад байгаа тийм үү? Энэ долгионы уртыг маань юу юм бэ гэхээр энийг би нэг авчаад ийм юм авчаад дахиад залгаад явахаар манай нөгөө хуучин долгион буцаа гарч ирж их хэвээр. Тэгэхээр би болохоор энэ хоёр орой дээр нь тасалж хагаад дараа нь залгаад явахаар буцаа долгион маань гараад ирнэ. Эсвэл яах юм? Энээс энэний хооронд гэж авч яана тийм. Тэгэхээр ийм юмыг авчаад холбоо явчих юм бол буцаа долгион гараад ирнэ. Би хэрвээ энээс энэ хүртэлх уртыг авчих юм бол тэр долгионы урт биш шүү дээ. Тэр чинь ийм урт авчаад тэгээ холбоо явчихар чи ийм юм гараад ирэх юм уу? Манай хуучин долгион сүр юм болчлоо. Тэгэхээр энэ бол долгионы урт биш юм байна. Тийм. Долгионы уртыг бол дурын хоёр зэгээс нь авчиж болно. Гол нь буцаад холбохоор нөгөө манай график маань өөр гарч иж явах хэрэгтэй гэж. Тийм долгионы урт байгаа. За тэгээ К долгионтой гэдэг нь болохоор 2 пик баханд лямбда юм байна. Тэ? 2 пи уртад ер нь хитэн ширхэг долгион орж байгаа юм бэ гэсэн нэг тийм хөх том байгаа байхгүй юу? За тэгээд К маань X маань X бол тоо болохгүй шүү дээ. К болохоор за энэ А бол яг энэ долгионоос хамаарат тодорхой долгионы хувьд тоо болно. К бас тоо болно. Энэ X бол хувьсгчаараа л байж байна. Энэ Т хувьсгчаараа байж байна. Энэ Y ч гэсэн хувьсгчаараа байж байна. За омега гэдэг нь болохоор нэг өнцөг давтамж маань тийм үү? Омега гэдэг маань өнцөг давтамж гэж хагаад омега тэнцүү нэг бол 2pf-тэй тий давтамжаар нь бичиж болно. Эсвэл болохоор 2p бахан t-тэй бичиж болно. T гэдэг. T маань болохоор үе, энэ f маань болохоор давтамж гэж тавьчих. Энд юм мэдчих хэвээр. За давтамж гэдэг маань болохоор 1 секундэд хэдэн хэлбэлзэл хийж байгаа юм бэ гэсэн. Тийм тоо. Үе гэдэг маань болохоор яг нэг хэлбэлзэл хийгээд хэдэн секунд зарцуулж байгаа юм бэ гэсэн. Нэг хэлбэлзэл хийгээд хэдэн секунд зарцуулах юм бэ? Гэт энэ болохоор секунд дээр тэгээд 2 пик ухаан секунд гэчээрээ энэ болохоор одоо давтамж маань 1 ухаан секунд гэсэн үг шүү дээ байхгүй. Тэгээд герц гэдэг шүү дээ. 1 секундэд хэдэн ширхэг тэр хэлбэлзэл хийгээд наа гэсэн тийм ухаан байх хэрэгтэй. За одоо буцаа график харъя. Графика харахаар за ийм байна тийм үү. Тэгмэд би болохоор шууд одоо долгионыхон лямбдаг эндээс энэний оронд гэж авчих шүү дээ. Долгионы уртад яах юм. Ингээд холбочхоор буцаад нөгөө графикан гараад ирнэ гэсэн тийм урт шүү дээ тийм үү. Тэгмэд энэ болохоор 5 гэсэн юм байна те 0 1 2 3 4 5 юм байна. Тэгвэл энэ дээр болохоор 4.5 байгаа юм байна тийм үү? 4.5 м. Энэ дээр болохоор 10.5 м. 10.5 м. За тэгээд яах юм? 10.5 м-ээс гастг нь 4.5 м гэж юм бол 6 м. За 6 м. Энэ болохоор лямбда юм байна. Манай долгионы урт нь лямбда 6 м юм байна. Тэгмэд дахиад нөгөө долгион тоо буюу 2 пик бахан лямбда гэдэг маань 2 пик бахан 6 толж байгаа. Тэгэхээр пик бахан 3. За пик бахан 3 гэдэг нь болохоор долгион тоо маань юм байна. За өөр юу юм гэхээр би энэ болохоор эндээс далайцаа харчин тий 0.2 нэмжсэх 0.2 гэх. Энийг болохоор энэ нийт уртаар нь харж байгаад яа гэж байхгүй шүү. 0.4 гэсэн ийм хариунууд бичихгүй шүү. Тэ? Синус косинус ч өөрөө угаасаа яг нэг 90 градус дээр нэг хасах 90 градус дээр ч юм уу эсвэл 270 градус дээр хасах нэг болно тийм үү? Тэгэхээр би одоо А синус гэж бичиж юм бол энэ бол яг нэмэх А болно хасах А болно байхгүй. Тэгэхээр энэ дээр уртыг нараад энэ юусоо нэмэх 0.2 хасах 0.2 явна юм байна. Далайц нь бол 0.2-оор юм байна гэд би 0.4-тэй хариунууд юм дараа хийчих. За тэгээд яг Y тэнцүү А синус К гэж хасах нь омега Т гэж үчгээд байгаа тийм. За тэгсэн чи ихлээр яасан Y тэнцүү А нь болохоор 0.2 болсон юм байна тийм үү графикаас. За дараа нь болохоор синус бол синусаараа байж байгаа юм байна. К-гийн оронд болохоор би сая пик бахан 3 гээд лямбда нь юу лээ? Лямбда тэнцүү 6 м болж таарад К-нд болохоор 2 пик бахан лямбда гэхээр 2 пик бахан 6 пик бахан 3 ихсэлсэн тийм үү? За хасдаг нь омега. За омега нь юу юм бэ мэдэхгүй. Гэтэ би болохоор энэ дээр хэлсэн байгаа шүү дээ. Омега болохоор 2pf-ээр ч болж болно, 2p бахан t-гээр ч болж болно гэдэг. Одоо энийг харах гадна. Энд дээр болохоор x тэнцүү t сигма тийм үү? Нэг бүтэн хэлбэлзэл хийнэ гэхээр ч юм болохоор нэг дээшгээ яваад, нэг доошоо яваад буцаад байрандаа ирнэ гэсэн үг шүү дээ. Тэр юусоо энэ 0-оос нь буцаад дээшгээ яваад, доошоо яваад байрандаа ирсэн. Энэ хугацаа болохоор нэг бүтэн хэлбэлзэл хийж байгаа хугацаа шүү дээ тийм үү? Яг эндээс ийшээ гэх юм бол энэ бол хагас хэлбэлзэл шүү дээ. Доошоо яваагүй байгаа юм чинь тийм. Нэг бүтэн хэлбэлзэл гэрээ дээшээ явлаа, доошоо явлаа, буцаад байрандаа ирлээ гэсэн хугацаа хэвчээ. Тэгээ эндээс 0-оос энэ хүртэл гэрээ юм 3 юм шүү тийм. 3 секунд. Энд дээр 5 байгаа, энэ дээр 4 3. За тэгвэл болохоор Т маань ерөөсөө 3 секунд юм байна. Тэгээд омега гэдэг бол юу гэлээ 2 пик бахан Т гэрээ байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол 2 пик бахан 3 гэсэн. Омегатай байна. Омега өнцөг давтамж маань. За энэ одоо график маань тэгвэл энэ дээр буцаад хастан гэснээ 2 пик бахан 3-тай тэгээд Т-тэй. За ингээ манай томьёо болчихж байгаа. Энэ Y бол одоо ямар нэгэн тоо болохгүй, X ямар нэгэн тоо болохгүй, T ямар нэгэн тоо болохгүй тий. Яг тийм тодорхой долгионы нөхцөлөг юм бол А-гаа болно, К-гаа болно, омегагаа болно гэсэн. Нөгөөл нь бол яах юм. Мэддэхгүй хэвээрээ л гэж байна. За тэгээ аль хариу нь вэ гэсэн чинь болохоор энэ X нь R-да, энэ X нь R-да,
Энэ нэмэх гэсэн ирнэ. Нөгөө төл нь бас нэмэхээр байгаад нь те. Яг энэ хоёрын хооронд хасагтай юм бол байхгүй байгаад нь. Долгион манд болохоор нөгөө тишгээ явж байгаа юм болоо гэж асуудаж болно те. Энэ одоо баруун тишгээ явж байгаа үеийн тамийн болохоор KX хасдаг номыг гэдэг байгаа шүү дээ. Зүүн тишээ явж байгаа бол энэ чинь бол KX нэмэх номыг гэдэг болчих юм шүү гэж. Тэгсэн чинь юу вэ? Одоо x 0 дээр 0 байжгаад энэний араас болохоор бас нэг ийм долгион ирнэ шүү дээ тийм үү? Ишгээ ирнэ гэж чинь дараагийн акшнд нь болохоор ийм болчихно гэсэн үг тийм. x 0 гэж жоод өсгөөд байна тийм үү? X нь зүйтэй дээр x 0 гэж жоод өсгөөд байна. Энэ дээр өсгөөд байна тийм. Тэгэхээр ерөөс долгион маань болохоор ийшээ давшиж байгаа гэдэг нь зөв юм байна. Хэрвээ одоо ийм долгион маань болохоор нөгөө тишгээ явж байгаа байсан бол энэ чинь дараагийн акшнд нь ийшгээ ирнэ шүү дээ тийм үү? Тэгэхээр x маань болохоор 0 дээр байжснаа сөрөглөгүй явах хэрэгтэй. Тэгсэн чинь манай энэ граф дээр чинь ингэж сөрөглөгүй явж байгаа гэж өгөөг шүү дээ. Нөгөө тишгээ эргэлгүй явж байгаа шүү гэсэн юм чинь. Тэгвэл долгион маань баруун тишгээ явж байгаа энэ KX номыг тэр маань зөвөө гэж юм. За тэгвэл болохоор юу юм шүү? Y тэнцүү sinus x гэдэг график чинь өөрөө юуны график шүү дээ. Тэг дээр тэг тийм үү? Sinus тэг дээр тэг. Тэгснээр дахиад 90 градус дээр ирэхээр 1 болно гэдэг ийм график гэжтэй. Тэ? Тэгсэн чинь манай график болохоор энэ төгтөө энэ доошоо гарцыг бод шүү дээ. Доошоо дэшгээ гэсэн. Манай болгоны график болохоор ийм график байгаа юм л та. Тэгэхээр синус байхын тулд эн чинь ерөөс урдаа хас тэмдэлтэй синус юм биш үү? Тэ? Y тэнцүү f от x гэсэн график байлаа. Би нэг y тэнцүү хасах f от x гэдэг тавьчих юм бол байхын тулд дэшгээ харсан параболсан бол доошоо олчихно тийм үү? X тэнхлийнхаа дагуу гэх юм уу? Тэ? Энэ ийм толион альт хийх ёстой шүү дээ. Тэгэхээр би энэ дээр ерөөсөө бол урталт нь хас тэмдэлтэй синус гэж тавьж тэгжиж энэ чинь нөгөө энэ манай болгон дээр гэсэн энэ доошоо гарч ирсэн график болох юм биш үү? Тэ? Энэ болохоор зүгээр синус нь юм байх хэрэгтэй юм чинь. Тэгвэл би болохоор энэ дээр урталт нь дахиад хасах тэмдэг тавьж өгөх хэрэгтэй юм байна л та гэдэг нь. За тэгвэл манай яг томьёо хасах 0.2 та синус π-ийг баган 3x хасдаг нь 2 π-ийг баган 3 t юм байна. За энэ дээр тэгсэн чинь дахиад нэг чанар бүгд хэрэглэхээс юу вэ? Синусын график болохоор сондгой функц байгаа. Тэгэхээр синус x тэ синус хасах x гэдэг бол хасгаа урдаа гаргаад ирдэг тийм үү? Синус ингээд гаргаад ирж болно. Одоо би болохоор энэ бас урталт нь байгаа хасхыг тэгвэл дотгош нь цаад оруулчих болно гэсэн үг шүү дээ. Косинус ийм функц болохоор тэгш функц гэдэг x хасгаа устгачдаг тийм үү? Косинус x. Тэгэхээр урталт нь хас тэмдэлтэй косинус x байх юм бол би энийг бол яач чадахгүй гэсэн үг тийм. Энийг бол яач чадахгүй. Хэрвээ косинус x-ийг дотроо хасах юм бол тэрийг бол алга болгож болно. Синусыг болохоор дотроо хасах юм бол тэрийг гаргаж болно. Буцаад яхаа урд нь байгаа хасыг дотгош нь оруулж болно гэсэн. Синусийн функц сондгой косинусийн функц тэгш гэсэн тийм нэг чанар байгаа шүү дээ. Тэрийг ашиглаад тэгвэл энэ дээр болохоор хас тэмдгийн дотгош нь оруулчих. Тэгэхээр y тэнцүү 0.2 синус гэж байгаа. Хасах π-ийг баган 3 x-тэй. Буцаад хасгахын нэмэх 2 π-ийг баган 3 t-тэй гэж. 2 π-ийг баган 3 t хасдаг нь π-ийг баган 3 x урдаа 0.2 тэй хэрэг 3 дахь харин юм байна те. За гарч ирсэн үгнүүд маань бол ийм үгнүүд байна. Синусоид долгион байсан дамжиж тарж ирсэн. Орчин нь болохоор орчингийнхын шилжилттэйгээ математик хэвшлэн ямар авах вэ? Синусоид долгион кэр нэг юм долгион байж байгаа. Тарж байгаа кэр баруун тийш юм уу зүүн тийш юм уу тарж ирсэн байх. Орчин кэр одоо олс байсан бол те нэг юм олсон өөрөө орчин болчихно. Агарын долгион дээр бол дууны долгион дээр бол яхаа агаар өөрөө орчин болно. Усны долгион байх юм бол ус өөрөө орчин болно те. Тэгээ шилжилт гэдэг нь болохоор энд байх ёстой цэг одоо ийшээ ирсэн байна. Энд байх ёстой цэг ийшээ ирсэн байна. Энд байх ёстой цэг энэ дээрээ байж гэнэ гэдэг. Энэ эдрийг болохоор y-ийн дагуу шилжилтүүд гэж хэлээд байгаа те. Энэ дээр юм хэмжээ, энэ дээр юм хэмжээ, энэ дээр хэмжээ нь бол 0 гэдэг ч юм уу. Тэрийг шилжил гэж хэлж байгаа. За математик төслийн зохио гэсэн чинь график дээр ажилласараа зохиочлоо. За эдгээр тийм мэдчих хэрэгтэй юм уу те. Энэ болохоор нэг юм синусоид долгион байж байгаа. Тэрийг баруун тишээ явж гинэ гэх юм бол синус kx хасдаг номыг гэдэг гэж. Хэрвээ зүүн тишээ явж исэн бол энэний тэмдэг нэмэх болох байх гэж бодоод байна. Тэгээд k долгионтой долгионы урт боломжтой тэнгууд энийг ингэж болох юм байна. За дахиад үе нь болохоор нэг хэлбэлзэл хийгээд ямар хугацаа зарцуулах вэ? Тотомж маань болохоор 1 секундэд хэдэн хэлбэлзэл хийж яах вэ гэсэн. Тийм юм байсан тий. Тэгээд өнцөг тотомж нь олж аваад энэ тамбигаа бол гаргаад ирж болно гэсэн. Ийм бодлого байлаа. За, план байлаа. Баярлалаа. Дараа дахин уулзъя.